ээжийнхээ тухай ярина гэдэг бол эх орны тухай ярих болоод байгаа юм. Учир юу гэхээр зэрэг ижим намайг төрүүлж энэ сайхан орчлон харуулж ижим намайг өсгөж өдий зэрэгтэй болгож мингээгүйсэн бол би нэх орон гэдэг имийг ухаарахгүй. Тэрнээс гадна би энэ төрсөн нутгийн уул ус, энэ Монголын сайхан газар шороо, энэ байгалийн үзэсгэлэн энэ бүх имийг харахтаа ижиэгэн боддог. Одоо ижи байхгүй учраас надад энэ л үлдэж. Ижи минь таниулж өгсөн уул байна, ус байна. Хоёулаа аргал түүж явсан хамгийн дурсгалтай тэр сайхан мөчийг би дандаа боддог. Тэгээд чи би тэр ихэн сэтгэлгээд энэ шүлгэн дунд бидээ ижийн хүүгээ их санах юм. Арга савар хоёроос өрүүлэн байж би чамайг боддог. Аргал чулуу хоёрыг андуурн түүж би хүүгэн сандаг гэж. Их хүн үрдээ тийм их хайртай байдгийн байхаа. Би тэгж бодож олсон. Энэ гайхамшигтай ч юм биш л дээ. Зүгээр ер нь их хүн бол үрээн санахтаа үрээн бодохдоо арга савар хоёроо зөрүүлнэ. Түүс аргалаа арганы хаарлуу хай. Хөх аргал гэж хөх чулуу савартайгаа арга руугаа шиднэ. Их хүн үрдээ тийм л хайртай байдаг гэсэн ийм нэг санаа олсон юм. Тэгэл би ижигийнхэн тухай шүлэг ütсэн. Миний ижи тийм гайхамшигтай ижи биш. Хүн бүхний ижи гайхамшигтай. Хүн бүхний ижи эгэлж ирээ. Эдэр залуу байхдаа ижигээ санаж ижийн дэ хүн очно гэдэг нэг богинохон шүлэг ütсэн. Дараагаар нь эхийн сэтгэл гэдэг шүлгийг ижигээ бурхан болсны дурсгал зориулж ütсэн. Энэ шүлгийн өмнө талд ижигүй намар гэж бас ихийг ижигийнхэн дурсгал зориулд нэг шүлэг ütсэн. Ингээд би ер нь ижидээ зориулж 3 шүлэг л ütсэн хүн. Ижигийн тухай шүлэг бичнэ гэдэг бол ихээхэн зоригтой хүний хийх ажил. Ижихэн ачийг хариулж байна гэдэг юм уу, ижигээ магтаж байна гэж одоо тэгж шүлэг бичнэ гэдэг бол би нэг тийм л нэг л хачин сөрөг гэдэг юм уу тийм бодол төрөөд байгаа юм л. Бараг эхийгээ доромжилж байгаа юм уу? Ижим та сайхан хүн байсан, та сайн хүн байсан гэжгүй юугаа яриад байгаа юм бэ? Чи одоо тэргүй сайхан. Ийм байна шүү. Тэгэхээр эхийн тухай шүлэг бичнэ гэдэг бол их хэцүү. Тэгээд би чадахгүй юм билээ. Манай ижи нэг л дутагдaltaй хүн байсан. Хүүхдээ загнаж чаддаггүй. Нэг л мэдлэггүй хүн байсан. Тэр нь хүүгэн хайрлахаас өөр юмыг мэддэггүй. Ийм хүн байсан. Тэгээд миний хийсэн хамгийн том нүгэл бол нүгэл гэдэг юм уу? Одоо юу гэд нэрлэдгийг мэдэхгүй. Тэгээд л аавынхаа урдморных нь уяаны хэцийг айл гэрийнхэн гүн зэлийг хураагаад нас нэлээ өндөр байсан. Тэгэхэд авж 2050 гараад байснуудаа хамаг хөрөнгийн тэр нутагт нь орхиод нэг муу гэртээ л энэ Улаанбаатарт авчиад нэг айлын хашаанд буулгаад тэгээд аавыгаа бэлтгэл хонтоор гэж энэ аришир цуглуулдаг нэг тийм агентын газар байсан. Тэнд морин тэрийг хөтлүүлээд муу ижигээ хар сайтай энэ хонтод авчирч тэр чинь хэдөө энэ 58-аас 68 78
88 гээд бодоход 30 жил гуйлах ч юм байлгасан. Тэгэл би боддгийн яасын хачтай яасын худаа хайртай улс байждвэ. Энэ бол өндөр хайр юм да. Түүнээс яг энэ хүүхэд сургуульд яваад тэр юм хүмүүс сурна л үз. Хэдэн цаас өгөөд л явуулчих нь үз. Тэхгүй. Хойноос мань дагаж хотоо харлуулж хормоогоос эксэрсэнд за телевиз үзэгчид намайг өрших байлгүй. Ахтлын нэвтрүүлэг ичаавгаар ойлох гэдэг хэцүү юм байна. Тэгсэн дээ тэгээд одоо яах вэ чинь хариулж яваа шүү хонтой юм. Хэдэн шүлээ хэдэн ном гаргалаа. Ардын төрийн хайр ишгийг хүртээлээ. Хүртлээ. Тэгээд даалс газраас хаамч байдгийг энэ нүгэлтж байгаа амат дотор ч юм уу нүүж байгаа үлэн нундаас авижи хоёр минь намайг харж байгаа байх гэж бодож явдаг. Тэгээд ерөн залуу үедээ хүүхдүүдтэй захиж хэлэх үг бол ижитэйгээ байгаа нь ижигийн хайрл ижигүй болсон нь ижигийн бурхамд сэтгэлдээ шүтэж хийж байгаа ажил үйлс болоод хамаг юмаа зөв сайхан зохицуулж явна. Хаа нэгэн газраас сая миний хэлдгээр энэ нүгэлж байгаа хангай дэлхийгээс нүүж байгаа үйл тэнгэрээс ижи аавч нь харж байгаа шүү гэж дотроо бодож ажил үйлдээ сайхан зохицуулж эрдэн ном доон шамдаж муу үйл муухай үйлс бүхнээс хол яв. Тэгвэл авижийн ачийг хариулж байгаа маань тэр юм. Авижийн ачийг хариулж бардгүй юм гинлээ. Яаж ч барах вэ? Муу биш, муу ёр биш. Би нэг үгийг хэлэхэд над шиг солон дээр суучгаад модны дэргэд ижи аван дурсч байх цаг та нарт ирнэ шүү. Мөнх юм шиг ижи аван санаж явж болдгүй юм да. Энэ орчлон хатуу миний нэг шүлгэнд байдгийн уудам гэхээ энэ орчлон чинь уйлах газар олдохгүй юм байна гэж. Амьтны дунд орилж өгөх радиолтай биш солиотой амьтан гэж хэлнэ үгүй согтуу хүн гэж хэлнэ. Гинтхэн би ижигийн санаад уйлдаг. Би тэгээд тэрийгэ боддоо ачааны хариулж чадаагүй юм болоо да. Яагаад ингэж өнчин хурах шиг орилж өгөхөд явдаг ингэж боддог. Үгүй бол ижигийн хайрлж аав хоёрын их ачиж хайрлсныг би үнэхээр мартдаггүй санаж явдаг. Сайн хүү юм болоо ч гэж нэг боддог. Иймэрхүү юм бодогдгийн. Тэгээд одоо дахин хэлэхэд сайхан их орноо хайрлж яв. Аав ижи хоёроо
хайрлж яв. ертөнцийг хайрлж энэ бүхнийг хайрласнаар танаас юу ч алдагдахгүй. Харин танд тэр бүхний инэрл хайр өөрийг чинь ивэж хайрлах болно. Та бүхэн анхаарал тавьсан сонссон их баярлалаа. Ижийтэй ижигээ хайрлаж яв. Ижийн байхгүй болсон хүмүүсүүд ижийнхээ ачийг хормон бүрт хариулж яв гэж хэлье да. Ижийн муу хүүгэн их муухайгаар зүүдлээ. Ийм аймаар зүүд 80 наслахтан зүүдлээгүй дээ. Саал сүндэн дэвэлдсэн ч, санаа сэтгэл дэгэлдсэн ч, сарных бодлын үзүүрээс муу хүмүн гарахгүй юм та. Сайхан шүлэг бичиж гинэ миний хүү, амьтан хүн уншиж байна. Сайхан дуу зохиож гинэ миний хүү, араачваар дуулж байна лээ. Сайн явна гинэ миний хүү, аян замын хүн хэлж байна. Муу явна гинэ миний хүү, амны зугаа ярьж байна. Алин ч ижид нь ялгаагүй дээ. Амьд яваач нь л ижидэн алдарчин юм биш үү дээ. Ижийн хүүгэн их л санах юм да. Арга савар хоёрон зөрүүлэн байж бодох юм. Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм. Алга миний хүү алга. Тэмээ цагаан үлийг тэндэн зарцтал харлаа. Тэнгэрийн ягаан хаяаг цав суудал ширтлээ. Хүний хүү ижидэн ирж гинэ. Гол усаар л нэг найр наадам минийх болохоор шоронд орж гинэ. Голын минь гогдон хэлж байна. Аяадгийн ороод биз. Гадаг шам би хүүгэн мөрлөө аман цангаж байгаа та. Дотгошом би өмөлцлөө. Миний хүүчин ичигэн гал шиг залуухан явхад өсөрсөн очмын юм шүү дээ. Миний хүүчин ичигэн ганц бие зандан явхад тасарсан навчмын юм шүү дээ. Алга бомбол эрдэн алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц өмнө юмсан алтан бэлзэг газраас олоод амдан өмхтөл залгичглаа гэж зүүдлүүж олдсон ганц өрмөн юмсан да. Ядаж яваа юм бол миний хүү тэнд байгаад яах нь вэ? Ядарч яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хөө? Ижидэн л хүрээд ирээ. Хүний нүдэнд бол хөгцтэй хат шиг хөх толгойтой хөгшин муу хүмүн. Ижидэн бол манцуудан дэрвэлзэх мяндас цагаан хүмүн ижидэнэрээ. Хөхөөрөн чамайг даллая, үхээрэн чамайг айлгая, миний хүү ижидэнэрээ. Ухаантай да миний хүү, хурай. Унах шиг ижидэн давхиад ир, миний хүү гори.